Үү. Тэмдэглэгээ хараад таг гахаж хоцроо. Бүх агуу тэр чихтэй янз бүрийн тэмдэглэгээр дүүржээ. Шиг хайр ирж зүйлийг заан яагаад юм болон байгаа. Хаашаа явахаас. Тэрээр үүнийг хийсэн хүмүүст уурж байхад Rocket багийн Jesse ирж буй бүжиг рүү хандав. Мөнхөн агуйн эсрэг талд байгаа багийг тис ядан харж байв. Нөгөө талаас гарч ирсэн баг нь 50 дугаар баг биш. Харин нэгдүгээр талаас хамтран ажиллах ёстой 3 дугаар баг байв. Хоёр баг хоёулаа цачирдаж хийх хөвгүй болжээ. Тэд аш хэдийн нүр талцсан тул байдал хүндэрсэн байв. Мөнхөн өөрийн тэргүүл хүчиглэлээ сайн мэдчихсэн бөгөөд цорын ганц харцаас эсрэг багийг устгах гэж үзэж байв. Нөгөө талаас 3 дугаар баг профессор Гай харж байгааг мэдчихсэн тул амархан бууж өгч чадахгүй байв. Өөрөөр хэлбэл тэдний амьд үрдэх цорын ганц боломжоор зөв туслах явж юм. Ийхүү хоёр бүжиг өрчсөн тааварчгүй үр дүнгийн төлөө бүх хурдаараа дайрав. Багийн асагчид ч мөн бие биетэйгээ нүр тулж юм харамсгүй дайрцгаав. Тэд энэ талааныг товтой газараас харж байв. Ерөн минь байдлыг таашаан харж байв. Сажирын стратеги ажиллана гэж бодоогүй ч үнэхээр гайхалтай амжилт олжээ. Тэд модны үндсийг олж мэдсэн тэр үед өрөм холбоотон багуудын алинч цаашаашаа явахаа мэдэхгүй тул уж морийг төрөвдүүлж буруу төхөөх нь хамгийн сайн арга гэж төлөвлөжээ. Энэ санаа нонож болон хэрэгжүүлэлтийн хувьд энгийн байв. Өрөм найз нөхдөд ижил төстэй тэмдэглэгээ хийхийг хүссэн бөгөөд ингэсэн хооронд өөрөө цаг алчгүй илүү олон хоноо цуглуулахаар харамжтай үргэлжлэжээ. Энэ төлөвлөгөө дажгүй санагдсан ч жин өөр багтай тааруул яах вэ гэж санаа зовж байв. Улаан өст бүсгүй үүнд ч бас төлөвлөгөөтэй байсан бөгөөд тэдний итгэж таргаасагч нөхцөл байдлыг зохицуулна гэдэг тэднийг итгүүлжээ. Жи түүнийг ямар нэгэн эд зүйл шиг харьцаж байгаад нь шаалж. Харин тэрээр өөрийнх нь төлөвлөгөө сайн эсхийг асууж баталгаажуулахыг хүсв. Сонирхолтой Жи түүнийг зүгээр гэж үзжээ. Гэвч ямар ч байсан өрөм түүний хариултад санаа тавиагүй бололтой. Тэрээр өөрийнхөө төлөвлөгөөг ширээд завгүй байв. Үндсэн тулаан руу иргэн ороход мөнхөн эсрэг багийн 3 гишүүнийг бүгдийг нь ялж хөөж үздэг. Харамсалтай нь явцдаа Жесси амиа алдсан тэдний хүн байж даруулж тархив. Гэсэн хэдий ч өнхөө хэрвтэд амьд үлдүүл 3 дугаар багийг ялсныхаа төлөө оноо авна гэдэгт нааштай хандж байв. Гэвч гол асуудал нь энэ юм. Яг энэ үед бидний хайртай баг гарч ирээд энэ залуугийн алдрыг булааж авав. Ерөн гарч ирэн өөрийгөө тэднийг саларсан хойно гарч ирж дууган тагалдаг жинхэнэ хорон санаатан гэвлээ зарлав. Тэрээр 3 дугаар багийн үлдсэн гишүүнтэй нүр тарж яхад түүний холбоотнууд өндөрчлөгтөр ногцсон хിവэр үлджээ. Мөнхөн хамгаалалт хийхийг оролцсон түүний багийн хан руу харж тэднийг сул дорой амтд гэж үзв. Сэрэмник жанаас гарчтай итгэхэд шиг хайрыг дэшээ гарч нөгөө хоёрыг алах гэж ташаав. Тархан залуу цаг хожиж ялахын тулд ухрах хэрэгтэй гэж мархав. Гэвч мөнхөгийн бардамзан саадуулж тэрээр асуух үйлдэл харцаар тархан Франц түнс шиг залуу ташааж буулгав. Үе бардам махлагч нь өөр хүний санаа хүлээж авч чадахгүй байгаа дөөр нь хүрчээ. Тиймээс тэрээр загварын дагуу мэрэгэн бөөдөгч рүү дайрахаар хөдөлгөхөөр шийдэв. Үе асар их хурдаар пуужин мэднэ ш. Нөгөө хоёр залуугийн өмнө шууд гарч ирсэн тул маш хурдан байв. Жира сандарч твдэн байхад шиг хайр энд гол дүрийн жижигчин шиг хөдөлж эдгээр холцохоор амьдтыг болон байлгаж байв. Тэд хоёулаа хаашаа зогтхоо мэдгүй гүйх бөгөөд жид тэднийг хажуугаар өнгөрөхийг зүгээр л харж тасав. Тэдний хашираа өрмийн анхаарлыг сарниулав. Бөмбөлөг шиг биетэй залуу тийм хурдан байж чадсан тэрээр баггүй гайхжээ. Анхаарлаа сарниусныхаа болохоор тэрээр мөнхөгийн ирж буй товтлохыг анзаарч чадлагүй. Арай ядан хажав. Нэгдүгээр багийн авсагч жинхэнэ өрсөлдөгчтэй анхаарлаа хандуулаагүй төлөө түүнийг шоолж. Цогцтын дараа тэдний толгойн тэр даруй тесрав. Энэ залуу ховжийг ярих дуртай бөгөөд түүний нэрийг дуудан дийсэсгүй энэ хүртэл ирж. Тэр байтугай төлөвлөгөөг нь нураач чадсанд нь биширч байгаа илэрхийлв. Хамгийн сонирхолтой нь өрөм мөнийг ямар нэгэн төлөвлөгөө гэж ч үзээгүй байв. Гэтэл тэрээр тэднийг чанаа дамжив. Мөнхөн 2 дугаар байрны сэтгэл хангалуун бус байгааг нь зэмлэн дайртай сэнэвшгийн хажуугаар нэгдүгээр байр зөвхөн гэр бүл харьяалагддаг гэдгийг санаалав. Улаан луу бараг эсрэгээр нь эргэж байгаа дүүгүй гэж хэлв. Логийн ор нэгдүгээр байрыг булааж авна гэдгээ зарж яхад жид аимшигтайгаар зогсож толгойныг ажиглав. Тархан залуу боолингийн бөмбөг шиг хурдж ирэн тэднийг зогтохоо зогсоохыг шаардаж харин жинжаахан тисэх хэрэгтэй гэдгийг санаалав. Гаха өмнөх тулсныхаа улмаас тэнхэн шал хатсан байв. Тиймээс тэдэнд үлдсэн ганц зүйл бол гүйж сэтгэхгүй байх явц байв. Гэвч сажираа сул дорой амтэн шиг аль хэдийн төлдөж ядарсан байв. Тэр гүйснийхээ дараа шууд 50 жилээр хөвшөрсөн мэт харагдав. Тэр хязгаартаа хүрч байна гэж бодож байв. Тиймээс тэр эмхтэд өөрийг нь орхиод зогтохыг хэлв. Гэвч бүсгүй түүнийг тэгвэл өрөм үнэхээр алж чадна гэдгийг тэнэг толгойд нь санаалав. Тиймээс жирөө бууж хүч байгаа хэрэг биш. Харин найзуудтай ялалтыг үлдээхийн тулд зэрэс гаргаж байгаа хэлв. Ингэж хэлээд энэ залуу ялалтыг баталгаажуулахаар винтог бугаа барин эргэж харав. Тархан залуу им гинтийн үйлдэлс болж цачирдсан ч сажираа амьдралынхаа туршид ялалт бичийн дүр толгоос залхсан байв. Тэрээр хувь тавьсантайгаа тэрсэлдэхийн тулд энэ ганц цогцлолд бүх зүйлээ зориулж амьдралаа өөрчлөхийг хүсв. Та нар одоо дүрийн төгс хөгжиж вэ гэж бодож байгаа байх. Гэвч энэ алиалагчийн сан бандаж хүрсэнгүй. Энэ хооронд тэрээр ханан дээр тэмдэглэгээ хийх гэж хүч шавснаасаа болж бүх хүчээ алдснаа ухаарах хүртэл эвгүй чимээгүй
чаддаггүй ажилланараа. Энэ бол дэндүү тэнэг шалтгаан тул Тархан Франц төмс түүний нүүрлүү хүн цохилт өгөхөд би бүрэн санаж нийлж байна. Тэрхүү ганц цохилт сожрог ярьж амьдрах оноог нь тэг болгов. Дараа нь жин гарч ирсэн бөгөөд дарсан мөчид түүний нүүрлүү сүрэн авчээ. Үе түүнийг газар савч эрүүл мэндийн оноог нь ердөө 15 болчихсон боруулав. Үе тэднийг 2 дугаар байр эзэлсэн төтгнөрөө өөрсдийн байр суурийг мартаж ирсэн ялэгчд химээ шаалав. Ийм нөхцөл байдалд жин инээн сэрэх хааж тэр их зан гаргаад үгээр нь ам тагсав. Мэрхэн буудагчийн нүд нэртэй ивэлээ идэвхжүүлв. Түүний идэвхжийг алдсандаа уушлалт гуугаад бөө барин вайг анхаарлыг сануулсан харуулжээ. Тим ширүүн ярианы дараа ч гэсэн Тархан залаас өмнө оноогүй болохоор өөртөө идэвхтэй хിവэр үздэж бөө зүг буудаж чадахгүй байж нэгдүгээр байрын төлөө өсөждөх гэж зүрхэлсэнд нь түүнийг шүмжилсээр байв. Булан тоогдсон шин саяны самн яг онсон учир тэр байдлыг буруу ойлгож байгааг санаалав. Түүнийг ин ярьж тааснаас нэг том чулуу унаж Тархан залуугийн толгойг цөхөн тэр дорн ухаан алдалав. Вай өөрийгөө залдуулсныг ойлгов. Тэр бөөний бай хизэж байгаагүй юм. Харин таасан бай бэжээ. Цөхөлт баталгаажснаар түүний амьдрахын оноо твжигдэж. Тэр тэнцэнээс асагдав. Үлдсэн гэрүүл мэндийн оноогоо ашиглан жин өрөөмийн төлөө чадах бүхнээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөв. Одоо нэгдүгээр багт ганцхан хүн үлджээ. Гэсэн хэдий ч Джесси бас богинохон нойрносоо сэрж хариуцсан хүнээс багт нь юу болсныг яарвчлан асуув. Вэй ухаан алдсан байхад үү? Болон юримнэр одоо хоорондоо тусдж байгааг тэр залуу тайлбарсав. Тэр урагш харж нөхцөл байдлыг хараад үнэхээр цачирсан харцаар ширтв. Учир нь дүүхүү газар унчихсан улаан өстэй манай өвчин задууж байлаа. Урам энэ залуугийн чадвар туйлын их гомдолсов. Тэр өгөн тэдний эцсийн тулааныг тэсэн ядан хүлээж байсан ч бүх зүйлхий дэмий болжээ. Тэр өөрөө бас яг л нохоо шиг ганцаараа симуляцийн арга хэмжээр дасан учраас ядарсан гэдэг шалтгаан хэрхэрэхгүй гэдгийг онцлоо. Үүний хариуд үү тулаан дуусаагүй байна гэж ууртай хэлээд тань тулпаар түүний зүг сумшиг өсрөн оров. Залуу дайрш Аштаа зогсохгүй доод зэрэгчийн гэр бүлээс гарчтай гэж түүний доромжлог зүрх гаргажээ. Харин өрөм толгоогоос нь барьж тоглом шавлам хийн. Эндхийн царын ганц доод зэрэгчийн хүн бол тэр өөрөө гэдгийг залууд ойлголов. Ингээд хэлэх зөөрэ тэр өвтгөө газар унсан залуу руу хүчтэй цохиж онгоо. Уг нь тэр дайрч түүний бүрмсэн унах хэвээр байв. Энэ залуу сэлмээрээ үнийг хааж чадсанд улаан өстэй бүсгүй баггүй гайхжээ. Мөнхөн өөр дүүцсэн өөр хилэнгээд дүүрэн хүчээ шавхан ерөг хойш шидэж. Өмнөх их зангаа орхон өхнийг өөрийнхөө бацнаас хамаагүй хүчтэй байгааг магтав. Гэхдээ нэг зүйл тодорхой байгаа нь түүний сэлэнд ур чадвар өөрийнх нь чадвартай дүүхгүй юм. Ямар ч хамаагүй үнээр ялах зорилго тавьсан. Тэдний ур чадварын ялгааг харуулахын тулд араатан шиг авирлав. Ерөн түүнийг өмнөх шигээ хоосон ам харчаана гэж бодон тавин байсан ч хийх гэж буй зүйлийг нь таньмагцаа царайнд хувирч ирэв. Мөнх жүүжүү кайзений мива шиг байршил эзлэн өнгөхийн сэлэмний уршигын анхны хэлбэр болох мандахлуу гинэ. Түүний сэлэм агартайгаа өрөм рүү цагирсан цэнхэр цахилгааны урсгал илгээ. Мөнхөө яаж игээд өөрийн гэр бүлийнхээ хамгийн шилдэг аргуудын нэгийг сурч чадсанд нэгдүгээр багийн хариуцсан хүн хүртэл чин сэтгэлээсээ сачирдав. Жи ерөн салхины цавхтад аажмаар зүсрэгдэж байгаагаа чигсэн юу ч басаагүй юм шиг харсаар байв. Айд сандрахын оронд улаан өстэй бүсгүй өнгөгийн техникийн жинхэнэ цэрж авсан карч угаадаа баярчаалаа. Тэр сүл дорой байр суурьтай хിവэр байхад үүнийг цахилтаар дуусгах зорилготойгоор хурдтай урагчдаггүй. Ерөөмийн хамгийн сайн ур чадвар хүртэл алдартай. Сэлэмний классын ширүүн байсантай дүүхгүй гэдгийг онцлон тэр энэ мөчийг ашиглав. Энэ бол муу мэдээ байсан бөгөөд тэр залуу өөрийн гэрийн уршигын хоёр дахь хэлбэрийг ашиглах гэж байж. Сүрлэглөөгийн сэлэмний гэж баг дайран өнгөрч өрөөмийг хэд хэдэн цэцлэлээр хэрчиж хаяв. Мөнхөн юм газар сэлэмний урсгаа ашиглана гэж бодоагүй гэдгээ зарснаар талаан дууссан бололтой байв. Тэр энэ техникийг нөөцаар боловсронгуй болгох гэж олон жилийг зарцуулсан бөгөөд түүний хичээл зүтгүүл нөхцөлд үр дүнгээ өгсөн бололтой. Одоо гэтэл тэр өөрийгөө дээгүүр тавьж оцоор залуугийн сэлэм холоосоо тасран унаж түүнийг цочирдуулав. Нөгөө талд нь хаан байгааг харвал өрөм хүүтэн цэс диман шиг үндэм босов. Сэлэм түүний аманд байсан. Учир нь тэр тэнэг гэр бүлийнхээ тухай ярих байж чадахгүй байсан. Түүний гэр бүлийн юу нь тийм онцгой болохыг олж мэдхийг хүссэн юм. Хурдтайгаар доошоо бууж ирэн өрөм зэсгтээ хүрэх чирэхгүй сэлэмний гэр бүл ямар ч хэрэггүй гэдгийг тэмдэглэв. Өөрийнхөө сэлэмний урлагийн хэлбэрийг бий болгож улаан өстэй бүсгүй Юавгийн 990 стих техникийг идэвхжүүлсэн бөгөөд түүний нэр нь ам амаар яшдыг задаж нүтгэсэн матгатай ажээ. Мөнх газар руу шидэгдэн унахтаа тэр чин зөв техникийн хэлбэр биш байсан хэмээн нам уруугаа ярьсаар байв. Оноо нь дэлгэцснээр тулаан дуусч эцэст нь өрөн хүссэн нэгдүгээр байрандаа хүрч чадсан ч төгсгөлд нь маш их ядарсандаа унаж тасав. Гээ бяцхан охиныг тасан авч эцэст нь ясны дараа ямар санагдаж байгаа гэсэн. Улаан өстэй бүсгүй сандран балмурдаж гоолаар эмчлүүлэх хэрэггүй хүртлээ хэв зэрэг ядарснаа ярив. Хүний тулааны симуляци 5 дугаар баг 1-р байранд орсноор албан ёсоор өндөрлөв. Гадаа хачирхалтай нь хаврын өдөр цасаарч байлаа. Хатагтай гээ хүүхдөөгийн өвхийн хон сэтгчээр унах бүрт эргэн тойронд нь цасаарх тавьсантай байдаг. Түс энэ нь гуулын төлөө байх магадлалтай гэж тэмдэглэв. Хүүхдөө ганцаардсан бололттой бөгөөд асран хамгаалагчийнхаа хувьд тэрээр түүний зүрхийг хайрлахыг шаардав. Үүнтэй зэрэгцэн залуу хин нэгний зүрхийг хайрлахын тулд яагаад ингэж бухимдж байгаагаа ойлгохгүй байв. Хатагтай гээ үүний хүүхдийн өдрийг сайхан өнгөрүүлэхэд туслах хамгийн тохиромжтой арга гэж бодож байлаа. Ингээд зүрх хайрлах ажиллагаа хийж байна. Бай бол одоо өрөөндөө ганцаараа сууж байна. Жижигхэн хүүхдөө өнгийн харандаа бариад гүнигтэй харагдана. Засварчин робот бяцхан жүүх рүү хандан түүнтэй хамт гүнж болохыг ятгав. Энэ нь
хөвсөгийн зүрхийг хайрлуулхан оронд түүнийг усамж уурлуулж төсөнсөн тул үнэхээр инээдтэй байлаа. Энэ залуу юу буруу хийснийг мэдэхгүй байхад бомбинд яг юу бач хөрсөндөө гайхширчээ. Гээ алиалжиг зан үйл ирсэн бөгөөд ингэж хоцлохонч охины зүрхийг хайрлуулахад хангалтгүй байжээ. Харин ч энэ нь бяцхан амтныг айлгаж орхив. Робот буруу гэрүү чихэх гэж оролцсон ч тэр охин ямар ч хамаагүй юм шиг чимээгүй хүн аялав. Эцэст нь хөөрхий залуу хөвчин шиг толгоон дор сэтгэлээр унан байж угаалтахаас өөр аргагүй болжээ. Үүнийг орхиод өрөн манай сүрлэг гол дүртэй хамт тэргэн ирв. 5 дугаар сарын дундуур цасарч байгаад тэр уурсав. Гүл тэднийг өгтөхөр яаран нэрч өрөн мөрчлөн бэлдсэн цасан бөмбөгтэй байгааг мэдхгүйгээр хүчтэй байсан эсхийг нь асуув. Тэр хөөрхий охиныг шүүрч аваад цанцныхын дотор хийж бэлэг барив. Дашрамт хэлэхэд өнцөг нь үнэхээр диабетик байлаа. Ерөн бас тэр бөмбөгөнд нохон бас хойсон гэж хэлсэн бөгөөд үүний дараа би лав цайруулагчаар угаах байсан дизээ. Бомб өөрийн дурдсан хүндээ анхаарсан хандуулж шаргуу ажилсныг нь магтж яхад гээ бяцхан хөлтөг анзаарав. Тэрээр түнд зориуч хөөрхөн зураг асра хамгаалагчийнхаа бэлгийг бэлдсэн болтой. Жидэд бүгдийг 20 үлрэлд харуулсан зургийг харж байна. Тэрээр үйлчлэгчийн хажуудгээ өрөн бомб нарыг ойч харав. Гэхдээ хамгийн хүрхэн хэсэг нь Геголыг тэрч байгаа хэсэг юм. Яагаад заавал Крим бос гэдгээ төсөөлж чадахгүй байгаа. Төслийн засууд барагч гайхамар санагдав. Өөрийнхөө тийм зургийг харах төдийч түүнийг инээлгэхэд хангалттай байлаа. Охтыг шанж урамшуулахын тулд тэрээр тэдэнд зугаацахгүй хоногийн аялал санаж болов. Жүүрийн зургийн начаар тэр өгөөмөр дарга гаргаж байна гэж бодон бомб баярч харин саяхан сэтгэлээр унаж байсан хөвхлөө инээс хүлээж тодруулав. Түүний сэтгэл санаа хэвийн байдлаа орсонд баярч цасархан зогсож. Хаврын цаг агаар иргэн нэрв. Тэрхүү дулаан бяцхан нөхрөлийн мөчөөс гадна үзэгдэж Оросын газрын нутаг болох Сио бичээс рүү шилжив. Их дайны үеэс 20 жилийн өмнө энэ газар нэгэн цагт байгууламжийн нэг хэсэг болгон ашиглагдаж байжээ. Гэхдээ яг одоо бол энэ нь хүмүүсийн хүрхээс зайлс хийдэг нууцтай ашиг юм. Гүл дашаан ирэх дээрх малгайгаа өмсөд энэ дамарч байгаа тул энэ намарчдын газар ууч таарчээ. Эрхэм ноён ийм гайхалтай газрыг яаж алж чадсныг асууж байна. Жидүнжнийг цэвэрлээд түгээр дамжуулан уснаа хуваалцаж харин өрөмсөд телепорт хийхийн оронд энэ төртөл бүтэн замд машин барьж ирэх ёстой болсон хондлоо. Бомбын байдлаар аялах нь илүү бодиттой бөгөөд таатай гэж бодож байгаач тэр цаашаа хашаа явахаар төлөвлөж байгаа сонирхож байлаа. Гэтэд энд зугаацж байх хооронд майхан барьж хоол цуглуулахад тайлбарлав. Бомб түнтэй өөрийгөө хол бүх шалтгааныг өргөж хайж идэг. Тэр эмэгтэй хамт явахыг хүссэн ч залуу түүнийг татуулзаж оронд нь гүжийг харж хандахыг даалгав. Өтгөлийн хянамгаа өрөө минь харилцсан яриаг анзаарч тэр эмэгтэй гонёрсон унтацлаа. Манай залуу дэшээ гарч майхнуудаа барин орчин тойрны ажлаа амжуулж эхлэв. Тэрээр намайг бүү идэрээ химээ хашгирах өвөрмөц мөөгийг олж анзаарав. Бүх зүйлээ бэлдсэний дараа Жи охтыг авахар эргийн нэгтгэн харсан зөвлөдөө цочортно. Бомб энд тунд чинь харагдаж байлаа. Бусад охидч бас далайн нэрэг дээр хөцтэйгээ хүжиждэж байв. Дашрамд хэлэхэд тэр усны хувцс нь өнөөх их дэлгүүрт өмсөж ясан хувцсан байлаа. Тэр залууг өөрийг нь бикинигээр харахыг хүсдэг байсан хэмээн шалж байгаа нь үнэхээр хүртээ. Энэхүү шогцсон үг болон түүний байрлал нь залууг сандруулахар зориулагдсан байв. Гэвч Жи тийм хүн биш учир харцаа буруулав. Өрөм тэднээс зогтааж ян хэмээн залууг шоолж. Хэрв иймэрхүү байдлаар хүлээж авах юм бол тэр бас гинт бижиг барихын тулд бикини өмсөх ёстой байж магадгүй гэж бодлоо. Инээдтэй өрөм тэрхүү жижигхэн үгийнхээ төлөө талхаа дээр цохиулан дасаруу өнөв. Хэсэг хугацаанд хөгжигдсэний эцэст хэдийн орой болжээ. Охтууд ямар нэгэн амттай хоол хүжээжсэн ч тоогонд бүрэн хортой зүйл чанагдж байгааг хараад буцаж ирв. Юу ч байсан энэ бол идчих зүйл биш байлаа. Өрөм минь залуу тэднийг хортой хасан шүлэр хордуулахыг оролдож байж магадгүй гэж бодсон бол гээж амазанд хэтэрхий осон хортой мүү гэдсэн ямшигт дурсанжаа дурсав. Улаан өстэй хүн үүнийг шууд зэвүүцмээр бүр нохоо холноос ч дор гэж хэлв. Житэд бүгд бомбын хоолыг зүгээр л идэг гэж хариулсан нь хоолоо амттай байх гэж найдаж исэн бомбыг улам уурсуулав. Ах одоо яаж чадахгүй мохордов. Эдгээр хүмүүс хоолны төлөө маргаасдаж явах зур бяцхан цэнхэрсэн нэг хэсгийг нь аваад зарчихсан тэр. Хүүхэд өхөж магадгүй гэсэн айдстайгаа бүх ихч дүүс сандралдаж түүнийг өнөөх муухай зүйлийг ичнийг ойлгов. Жэн өөрийнх нь гайхширлыг төрүүлж Гео инээн сэглээд хоол нь үнэхээр амттай болохыг хэлж бусад бүх ихч дүүсийг зочирдуулсан бөгөөд хамгийн гол нь тэр эцэст нь ярьсан юм. Охтууд биширсэн байхад гээ яагаад яг одоо ярихаар шийдсэнийг гайхаж магадгүй бяцхан охин энэ хугацаанд ярихыг хүсээгүй ах гэж таамагшив. Юрийн ярианд орцож гээл үүнийг үгүйсгэсэн ч албамлуу ядаргаатай юм ярьдаг болохоор ийм асуудал үүссэн мэт харагдуулв. Жиди бомбыг хэрхэн мэдсэнийг гайхсан бөгөөд бомб гэртээ хүүхдийг хэд хэдэн удаа ярихыг сонссон ч хүн бүр өөртөө хараасаа хүссэн учраас юу ч хийсээгүй гэж тайлбарлав. Ногоон луг гайхшруулсан зүйл бол бяцхан охин дурсан чиндаа гоногддог тэрхүү залууг хамгийн ихээр бишрүүлэхийг хүссэн явдал байв. Өнгөрсөн амьдарчдаа түүнийг хэрхэн харагслаж гიშгэж байснаа санаж энэ бол түүний үрд мөнхөд байх торн гэдгийг сануулв. Тэрээр эцэст нь түнд хэрэг болно гэд өвшөөхийг байсан ч энэ үг түнд зөөлөн салхи шиг санагдав. Тэрээр хоол нь маш их баярснаа тэхэн ижирхийлж буй бяцхан охины дээр сүйтгэн зогсов. Иймэрхүү ижирхийлэл болж бусад бүх амьдарчдаа мэдэрч байгаагүй зүйл байлаа. Мөн энэ хугацаанд энэ залуу түнд хатуу хандж байсан өнгөрсөн үедээ гимшгээс тосцоор ирсэн юм. Эцсийн эцэст
Цаг хугацаагаар аялагчийн хувьд гэмших нь үхэж гэсэн үг. Тийм ч учраас хугацаагаар аялагчтай өртөв. Энэ амьдралдаа хийх гэж буй зүйлсийнхээ хувьд буцхан өхнийг 90 сараас өсөхийг баталгаатай болгоно. Гэвлээ үргэлж сануулдаг. Тэрээр өхнийг маш зөвлөнөр твэрч байгаа нь үнэхээр гайхалтай үзэгдэж байлаа. Энэ хэсэг өхөд хоолой дуусгаснаар өндөрдөв. Өрийн модоч сэтгэл нь ханаагүй бөгөөд илүү хүсэж хэдийгээр өмнө нь жай хоол хийсэн болохоор хоол ямар аимшигтай харагдаж байгааг хамгийн түрүүнд хэлжсэн ч гэсэн цэвэрлэгээ хийх нь зүйтэй санаа гэж бодож байсан ч улаан өстэй өхөн тамхи татахыг хүссэн залхуу нэгэн байв. Хамгийн аимшигтай өвчин 50 зангаар мөрнөөс нь барьж хамтдаа цэвэрлэгээ хийх болно гэж тушаав. Ганцхан хүрэлт түүний сонир сэрэмжийг дээд зэгт нь хүрэхэд хангалттай байлаа. Өрөөм зөвшөөрч нэгэн дуудлагын хүрээ шууд татан тэндээс тадрахаа нэг хүнийг татаж гаргав. Энэ бол хүчээр дуудагдсан итгэвч үйлчлэгч байв. Эхэндээ ах тэдний гэртээ сансан гэж бодоод баярын нэршин цэцлүүлв. Дараа нь охин түүнийг цэвэрлэхэд бэлэн болсон царай муутай. Замбраагүй зөх руу баяртайгаар зааж өгчээ. Улаан өстэй охин түүнд үнийг хурдан хийж дуусгахыг тушаав. Хөөрхий залуу үнийг ганцаараа хийх ёстой байсан ч бомб хөдөлгөөн ич туслав. Дээд зэрэглэлийн жийтэй хүртэл тэд зөвхөн энэ ажлын төлөө үйлчлэгчийг дуудсандаа итгэж чадахгүй байсан ч өрөөн гомдсон хүн бүр очиж цэвэрлэхийн туслах хэрэгтэй гэж бодож байлаа. Ойролцоо ямар нэгэн зүүж мэдрэгдсэн тул тэр тэдний майхан руу хурдан орохыг тушаав. Сөөдөр дундаас нэгэн дүрс гинт гарч 90 чангаар мэндэлж бүх нууцлыг нэвтрээд тэд гайхширв. Өрийн болон өхөд түүнийг ой модонд явж буй энгийн өвөө химээ нэвчгээ хацгаа. Жи тэдний гэр бүлээрээ айлж байгаа гэдгээ илтгэр хэлээд энэ залуу мөн жирэмсэн ихнэр болон хүүхдийнхээ хамт энд ичнийг олж мэдэв. Энэ газрын талаар цөөхөн хүн мэддэг байтал өөр хүн энд хүрч чадсан сэтгэл нь хөдөлсөн залуу гайхсан боловч манай хүү анхааралтай төвлөрүүлж авбатан мөгний талаарх мэдээллийг түүнд өгөв. Та нар мэдэн дээ. Тэдний идэж дуусгасан тэр мөөг штэ. Тэр хүн тэдгэрийг тарсан эзэн өөрөө гэвлээ хэлж хин нэгэн гинт хач ирээд ин гэж огт төсөөлж өгөөснаа мэдэгдээ цочирдов. Хариуцлага хүлээх ёстойгоо мэдэрсэн Жезү усаар уушлалтгүйсэн ч тэр хүн тэндийг тавьсгүй орхисон өчир зүгээр гэж үзв. Ганцхан хараад улаан өстэй охин энэ залууг үнэхээр хүчтэй харагдаж байгааг хүжээн зөвшөөрөв. Манай хүн энэ залуу ямар хүчрхэг болохыг ч мэдээгүй байсан бөгөөд дэшийн эстэй хамгийн хүчрхэр супер хүн болох нөхөн төчилтийн төрөд монгонтай сэргүүлдэх баггүй байснаа дотроо бодов. Энэ залуу бол үнэн хэрэгтэй үндэсний баяжиг шиг хөвөө хамгаалалтанд байдаг бай. Хашийн гарцтай хамгийн ховор супер хүмүүсийн нэг юм. Жэ өнгөрсөн бүх амьдралдаа энэ залууг холбоотон байсан бөгөөд зарим үед бүр аимшигтайсан байсныг санаж байлаа. Бүсэд бүх үйл явдлуудтай харьцуулахад Жэтийн чихзэг сандаггүй ч нэг гол зүйлийг сайн санаж байв. Үнтэй урвж жирэмсэн эхнэрийнхээ төлөө санаа зовдөг байсан мөөгүүд түнд зориулагдсан байсныг илтгэж орон зайг эртэх бараа материалын чадвараа идэвхжүүлв. Манай залуу ямар нэгэн зүйл шүүрч аваад үнтэр рүү барьж авах шийдэв. Энэ бол мөөгний оронд өгөх бэлэг болох хангалттай эдгэх шин чанартай мянган жилийн настай хүн орхоод байв. Орос улсын Москва хотод нэгэн хатагтай зочин хүлээж байна. Энэ явдал Житигийн зарцын дэргэд болох ба Тэрбербог нь хугацааны амралтаар иржээ. Зарцын түүнийг заавал ирэх халбгүй байсныг хэлсэн ч манай залуу аяжлаас төр засварлага авахыг хүссэн. Зарцынхаа огч мэдснээр бол энэ нь читгэх хүмүүсийн прототип гэсийг тушах ямар нэгэн төсөл байх ёстой гин. Файлуудад холбооны дайралтын төслийн тухай тэмдэглэжээ. GT өрөнд нуугдчихсан читгэр хүмүүсийг устгаснаас хойш эдгээр хүмүүс гадны хүч оролцож байгааг мэдээд хүн байдалд оржээ. Энэ нь тэд учраа олохыг хүсч байгааг харуулж байна. GT-гийн зарц тэд прототип гэсийг ашигландаа хүний бүрэлдэхүүнтэй дайралтын ангийг бүгдийг нь устгахаар зорж үйж магадгүй гэж тэмдэглэжээ. Харамсалтай нь прототип гэсийн талаар ямар нэгэн шууд мэдээлэл байгаагүй улмаас манай залуу тийшээ орж үннийг өөрөө шалгахаар шийдэж зарцтай энэ сайдрын хар тавихыг санаалав. Зарц түүнийг явуулах ба үзэж хоёр гэр бүл гайхалтай үзэсгэлэнтэй байгаа шиг үзэж буй хэсэвлүү шилж байна. Үнка энд гүлийн нэрээр шогож байна. Охидын нэрийг дөрвөн үлээрлээр нэрлсэн тэрбээр гайхшсан бол ерөн тэдний өнөө хэцүү нэр өгтөө ямар ч хүч зарцуулаагүй талаар гомдлно. Бомб гинт GT буцаж ирснийг анзаарах ба тэрбээр хинэгэнтэй уулзаад ирснээ ингээнээр хэлв. Бомб санаа зовж яхад улаан өстэй охин шин өрөө болсон хойно уулзах гэсэн янаг амрын байх гэж ашигнаж ногоон твийн дургүй хөргөв. Байгалийн үзэсгэлэнгийн хувьд Үнка бүлгийн анхаарлыг гинт цэлмэг шөнийн тэнгэрч цэнхэрч тавьшхан цагт тийш хандуулав. Гагийн хэлснээр энэ бол цаорхоо бөгөөд тэрбээр энэ үйл явдлыг хамгийн их цочирчжээ. Учир нь энэ цаорхоо бодит байдлыг шууд тоорн төсөж сансар огтхонгаа хамшигт гоо үзэсгэлэн гяларцсан орчлын ертөнцийг иш гаргаж байлаа. Охин бүр гайхширч хоцлоо. Анхаарлын төд байх дуртай GT бүх зүргийг дарж авахар оршин. Үүнийг холбоогоо бэхжүүлэх бас нэг боломж болгон ашиглаж бомбжаагаас ийм зүйл өмнө нь харж байсан эсхийг асуухад манай залуу үгүйсгэв. Яг энэ мөчид ногоон твийн түүний регрессор хуцтай дүрийг анх удаа харж шинэ мэдээлэлээр чаджээ. Түүнийг ямар нэгэн зүйл хэлэхээс өмнө одод тэнгэрээс норч ихэлж үзэж буй хүмүүс дахин нэг гахалтай мөчийг бижиглэв. Гээл юрам Унхагийн гэр бүл өвдөг болцоож харин Жай бяцхан цэнхэрлөө гөрч явах бөгөөд тэр үзэгдэлд бүрэн төгдөрсний улмаас үнийг хөрхөн гэж тань хэлв. Шөнө өндөрлөж маргааш өдөр нь боллоо. Жи гэр бүлийнхээ ястэг супер хүндтэй баяртай гэж хэлв. Энэ залуу их нэртэй яг энэ газарт сэтгэлээ хичээж яснаа хуваалцдаг үнэхээр романтик нэгэн ажээ. Жай түүний энэ романтик тусламжийг сонсоод маш их гайхсан бөгөөд энэ томжиргүй.
Хүүтэн хүндий залуу ийм зүг ярина гэж ха хизээч төсөөлөөгүй байжээ. Санууч зайтай хөтлөгдөн тэрбээр житгээс хайртай хүн би эсхийг асуув. Тэгтэл юу болсон гинэ? Залуугийн харц шууд бомб руу чиглэсний дараа өнгөрсөн үеийн амраагийн хад орсон жолоо буцав. Түүнийг дурсаад тэр хүнд хайртай гэвлээ үгүйсгэв. Гинт хагийн эхнэр тасралтгүй цус ханаалгаж хэвчв. Хамгийн мөг зүгнэн айсан хөөрхий залуу эхнэрийнхээ төлөө портос нээж яв. Харин бяцхан охин гүжиг аш хитэн санажээ. Манай гэр бүл рүү ирхэн орвол жай охтыг бас явхад бэлтхийг яарав. Гэтэл хаврын зүүн өнгөрсөн шөнийн явцаас болж нэрээд гутарч цачирсан бололтой байх бөгөөд жиди түүнийг шүрч аваад ямар асуудал гарсныг асуув. Тэр юу ч хэлэлгүй сэдвээ өөрчилж Жойж явахад хүчнээ гонигтай байгаа гिचлээ. Энэ хэцүү юм. Жай бяцхан охиныг өөрийнхөө тусгыг харахыг ажиглав. Тиймээс тэрбээр нуураас ус цөглөлн түнд дурсгал эсвэл дурсамж бүтээ харах боловсруулав. Дараа нь тэр савыг өгч дахин нэг удаа эргэж ирэхээ хийж түүнийг дахин баярлуулав. Тэд 50 мөчийг өнгөрөөж байтал ерөн машин сууж хад одож байна хэмээн хашгирч байна. Үүнийг орхиод бид ха болон түүний гэр бүлийн эмзэг төхөйжрөөр шилжээ. Нэг нь эрт туслахаар ирэх хүртэл тэрбээр санаа зовж өөхөг шавжээ. Энэ бол анхны буцаж ирвч буюу дэлхийн жагсаалтын 2 дугаар байрны бичигддэг Бүм амттай шивсээ сорж явах зур хоёр найзуудан уулзаагүй сайхан мөчөө хуваалцав. Хоёр дахь хүчтэй зэрэгэлтэн тэрбээр богино хугацаагаар ирсэн бөгөөд явах ёстой гэвчээ. Хэрсэн ч би ийм байдал нь мууцсан эсхийг яарчлан асуув. Өнка энэ нь аяллаа үеэр басны батж хариулв. Бүтэн 10 жил өнгөрч маги болон технологийн салбар хөгжсөн хэдий ч хинж түүний эхнэрт яг юу тохиолдсныг нарийн тодорхойлж чадаагүй. Их дайны үед тэр эмэгтэй унасан бөгөөд түүнийг хамгаалж чадаагүй дээ тэрбээр харамсдаг. Одоо ямар нэгэн эртний вирус түүний амь насыг зан хийж байна. Бүм сайн найзын дүр тоглохыг хичээсэн ч нөхцөл байдлыг ойлгосонгүй. Учир нь Өнка уурсан хишигэнж хамгийн өндөр зэрэг гэх мэт цол гоншин санаа тавьдаггүй гэдгийг хашгирв. Тэр эр хүүхэд шиг уйлж насан туршийн ганц хүсэл нь эхнэр хаангаа эрүүл саруулж харах явдал гэвчээ илэрхийлв. Үнэнийг хэлэхэд энэ залуу үнэхээр мундаг бөгөөд бүм түүнийг үнэхээр уйлж байгаа эсхийг шалгахаар тойрон лавжээ. Ер нь бол энэ тэнийг нөхөр дэлбэрдэг монгос шиг өргөж инээж өгдөг болохоор түүнийг ийм байжтай харах өөр юм. Түүний уйлсан цорын ганц өөр тохиолдол бол хаван хүүхэд төрүүлсэн үе юм. Бүм тэр үед ямар инээдтэй царай гаргаж байсныг дурсах зур хөөрхий эрс олон зүй төгтөнд тайлхруулахыг болж байна. Явхдаа бүм түүний гартаа нэг зүйл шидэж ядаж нэг удаа туршиж үзхийг яруулав. Тэрбээр дотор нь юу байгааг тайлбарлаагүй ч үүнийг олж авах нь бараг боломжгүй шахам хэцүү бололтой. Өгсөн бүм бүрцэгтэй хамт бүм явахыг хүсч эхнэрт нь сайн яваад ирээрэй гэж хэлхийг даасгав. Яг тэр үед Өнка мянган жилийн настай хүн орхоодын тухай санаж бухимдав. Энэ бол өмнө нь хэний ч харж байгаагүй өвөрмөц зүйл учраас галзуу эрдэмтнийг ирж чалахыг тэрбээр яруулав. Эбжирөкс түүнийг замдан зогсоолоо. Хүний санаж занын дийлж байгаа бололтой. Залуу одоо үнэхээр сонирхож эхлэв. Үзэгдэлтэйхэн манай гэр бүл рүү шилжин. Гүүжигч дүүсээ шовилдж хай харах зураа. Гожогийн бяцхан хувилбар шиг нарны шилдвч гисэн зогсно. Гинт бяцхан охин жиди өргөн дуудаж тоглохыг сануулж байгааг харав. Энэ залуугийн хөвсийн булчингийн дасгалыг яаралтай авах хэрэгтэй гэдэгтээ бид бүгд санал нийлж үзээ. Сэтгэл нь хөдөлсөн бяцхан охин баагаан чихмэл дээрээ серфборд шиг сүн хорч тачаад дээр нь гарч өсрөн жидигийн артарлаа. Залуу өмнөхөөсөө илүү жаргасантай харагдана. Түүний гаргаж буй царайны хувирал охины өмнө нь хизээч харж байгаагүй өөр байсан бөгөөд тэрбэр охиныг маш тажгүй болохыг магтж байв. Төгс аяллаа тухай мөрөөдөж байсан бяцхан охин тасралтгүй магтаал дөнбөө. Баагаахаа тэврээд нам унтж явахад нь манай залуу чимээгүйхэн гарч халаа. Одоо цэвэрлэгч бас унтж байна. Юромоны нөгөө тал дунтаа төгчээ. Тоглох цаг дуусаж тэр одоо авар цэвэрлэх хугацаа өнгөсөд явах ёстой болжээ. Гинт хорийн суу гарч ирэхэд тэр ягаад сэрүүн байгааг гайхав. Бомб хамт ямар вэ гэж хомдолсон ч тэр амааргүй байлаа. Гэхдээ өчигдөр яагаад ясныг нь бодоход тэр ямар нэгэн даасгаарт явах гэж байгаа тул санаан зовжээ. Зөвхөн тэр үнээс ч жай түүний тавилангийн чадвартай тохио үйл явдлуудыг харах боломж олгосон гэдгийг хур цохооноор таамаглав. Бомб өөрт нь түүний тусламж хэрэгтэй гэдгийг мэдж байгаа тул хамт явуулахгүй. Гэвч энэ залуу ганцаараа явхаар шийдэж түүний хөднөр үгүйсгэв. Үгээр дийшгүй бололтой. Тултыг ногоон твийнхэн түүний ард гарч ирээд жиди түүнийг хамгаалах шаардлагатай хөвгч шиг үзэж аимшигтай зүйлсийг үзүүлж өсгөө гэж шинэлээ. Гэхдээ тэд зөвхөн сайн дурсамжаар аз жаргалтай байхгүй гэдгийг тэрбээр санаалав. Хоёр хүнийхээ хорт тэрбээр ногоонлоо учраас сайн болон муу аль ажныг нь хармаар байна. Дахин бодож үзээ жиди түүнийг үе тоож удахгүй эргэн ирэхээ мэддэгдээд хөдлөв. Сэтгэл санааны цохилтод орсон бомб түүнээс даалгараа биелүүлэхийн тулд өөрөө өвдөж засан нөхцөлд явах гэж амин чухал асуулт асуув. Манай гайхалтай хаан үнийг ямар ч байсан хийн гэж шууд хэлв. Бусад хүмүүс үзэн ядсан ч эсвэл тэдэнд дөгдөж авчирсан ч тэр үнийг хийх болно. Гинт гэрэл асуув. Жиди өмнөх иждээ хараад гайхшсан бөгөөд охин энэ зөвсөх хожим хэрэг болно гэдгээ тайлбарлав. Тэрбээр ихэндээ иждээ харуулахыг хүсээгүй бөгөөд энэ нь түүний хөдөлгөөнд оруулж түүнд амжилт төсөх боломжийг олгосон сайхан сэтгэлийн гişэрч юм. Дараагийн өдөр бидний супер хүмүүсийн холбооны байшин очино. Энд хэд хэдэн супер хүний холбооны алдартай хүмүүсийг энэ дайртад хуваажжээ. Энэ бол тэдний цуглуулсан 70 хүний бүрэлдэхүүн бөгөөд тэд удахгүй даасгаараа биелүүлэхээр явах гэж байна. Ажил хааны өдөрт бичтэй нүүр тулж жай түн 75 хүнийг өөрөөр хэлбэл
бас өөрийг нь энэ багт оруулах хүүднэр тушаа түүний энэ зэрэг зэрхүүг залуу гайхшруулжээ. Энэхүү дайштын гол зэрэг хон Эсранкийн дүнжингийн бас болох Кракенийг устгах явж юм. Энэ бол хүчирхэг мангас бөгөөд энэ дайштад зориулж дайчдын хамгийн шилдэг цөөн хувийг цуглуулжээ. Энэ нь яг л цэргийн хүчийг төвлөрүүлж байгаатай адил юм. Энэ багийг цуглуулсан хүн бол өөрөө ирээдүгээр эрен бэлтгэдэг өдөр бит юм. Тэр бол бурханлаг харваад шаршир өнсөг юм. Руносук өөрийнх нь өмнө зогсож буй залууг Япон хүн эсхийг асуув. Жай түүнийг ямар ч байсан ойрцоо амьдэрдэг гэпхэ бодлоо. Өдөртөгч энэ ямар ч хамаагүй итгэхэд ягаад дайштад нэгдэхээс гадна тэнд явах шилдэг хүмүүсийн жагсаалтыг сонирхоод байгааг хаачээ. Энэ санаанд дэндүү инээдтэй санагдсан тул Руносук чангаар хөрч. Энэ хүн тэдний даалгаврын талаар мэддэг бөгөөд тэдний хамгаалалтыг аль хэдийн олгосон гэдгийг ойлгосон тул тэр ингийн нэгэн биш ажээ. Эхэндээ тэр залуу жай хүлээж авах гэж байгаа мэт харагдсан ч гинт түнлөө чиглүүлсэн сон бэлдэж давцохоор сүрдүүлв. Огт танихгүй хүнийг холбоотой хизээч хандж байгаагүй байхад нь дайртад оруулах нь маш муу санаа гэдгийг Руносук маш сайн ойлгож байв. Тэрээр гожоо улаан өнгөр харуулдаг шиг ногоон өнгөр харуулах гэж юм. Гэхдээ ямар тач тэр жайг тэднийг ажаалагч чиг хүлээж авч гэн гэж боджээ. Манай залуу түүнээс ийм нөхцөл байж тухайлахаар хандахыг шаардав. Гэвч Руносук энэ хүнийг шууд шоронд явуулахад бүрэн бэлэн байлаа. Хэрв тэр эсэргүүцвэл тэд түүнийг арч болох холбооны дайсан гэж үзэх болно. Тэр залуу их л утгахгүй зөөж ярьж байна. Тэр эцэст нь лазер шиг хурцсан харуулжээ. Жай түүнд ямар ч хамаагүй мэт хүднэр барцсан байна. Өдөртөгч хурдхан шиг өөрийнхөө ширээ залуугийн өмнө тийш өшүүж харагдцгийг нь хаасны дараа хоёр гараараа хүчтэй сомод харуулжээ. Ингэснээр түүний өрсөлдөгч хаашаа зарж болохгүйч мэдгүй байх болно. Хэдий тийм боловч Руносук өөрийнх нь харуулсан бүх сомыг өмнөх залуу амжилттай хааж чадсанд гайхширчээ. Өдөртөгч энгийн давталхаанаас илүү ашиглах хэрэгтэй гэдгийг ойлгоод өөрийн тусгай ур чадвараагаар хар шидэв. Тэр судлаасаа өсрөн босож бурханлаг харваачийн үндсэн чадвар болох манай сумыг татав. Тэр залуу өөрийгөө энэ байшингийг сүйтгэхгүй байхыг хичээж буй гол дүрийн баатар гэж badна тэнгэрийн сумны шүүлт гэдэг сум тавьжээ. Энэ сум гайхалтай хортон бөгөөд ямар ч айдасгүй харагдах байруугаа шууд хүрчээ. Жай өрсөлдөгчөө шоолох гэсэн шиг нүд үс салгуулгүйгээр сумыг зүгээр хажуу тийш гიშгэн барьж ав. Руносук энэ хүн шал өөр төвснийх бөгөөд буруу хүнтэйгээ орцсноо дөнгөж ойлгож эхэлжээ. Үнэн хэрэгтээ манай залуу тэрхүү сумыг мөнөх ирний нүрэлөө буцааж харун гайхалтай хүчээр хананд наажээ. Харваачин өөрийнх нь сум түүнийг бүрэн ядарч төвлөрдүүлжээ. Энэ тулаанд дууссан бөгөөд тэр зовлонгоосоо ангижрах гэж би нохошир сольжээ. Их зантай өдөртөгчийн дээр сүндэрлэн засахжээ. Түүнийг ямар нэгэн байдлаар ятгах чадсан эсгээ гайхав. Инээдтэй тэр залуу үгүй гэж хэлэх зүрх гахсааш байв. Гэхдээ манай залуу энэ боломжийг ч бас хүлээн зөвшөөрч хэрвээ тэгвэл арсыг нь өвчин гэж сүрдүүлжээ. Инээмсэглэн Руносук хөвшин хүнд арай л зузаан арьстай юм гэж хашигноод гэрэлтэлт гэдэг чадвараа ашиглав. Тэр энэ чадвараасаа болж жай гайх байх гэж боджээ. Дахиад тэр залууч төрөөс цогтож баймад тесрэг зүгрөөгөө. Руносук энэ нэмэх замбараагүй байдлын талаар мэдээлэхийн тулд өөрийг нь түүш давраа шууд хүрэх яаштай шилжүүлэгч машиныг зоржээ. Гэвч тэр өрөөрөө орохоор хаас хоёрын цохиж орох гэсэн боловч манай хүнд таагүй зүйл олдов. Шилжүүлэгч машин нь аш хэдийн эвтэрсэн байсан тул түүний орох төлөвлөгөө эхнээсээ бүхийджээ. Тэр цочрлаасаа гараагүй байхад эрчим хүчний эрт түүний хүзүүний хажууд 50 гэрчин иржээ. Жай энэ хүний амь насыг уцаар зүгтсэн мэт атгаж угаад санаа нь өөрчлөгдсөн эсхийг тэрхэн асуув. Тархин бүрэн гацжээ. Саяхан Спартан загнажсэн хог шар жаах даралтын нэгжид тогтон авлаа. Дараагийн хэсэгт тэр залуу офисын санал дээр сууж хаад нөгөө хүн нь шархаа болоход өмнө сүгдэж байв. Руносук энэ хүнийр чөтгөрхөн байх боломжгүй гэж дүгнэн түүний хэн болох талаар гайхгүй байж чадсангүй. Тэгэхээр тэр буцаж ирэхчисвэл би юм шиг өөр ертөнцид атсан гол дүрийн баатар байж магадгүй юм. Үүнтэй зэрэгцээд холбоо энэ хүмүүсийн талаар мэдэх ёстой байв. Тэгэхээр яагаад энэ залуу дайрштад нэгдэхийг хүссэн бэ гэдг нь хамгийн том асуулт юм. Жай Тайлангун шайд энэ бүгд мөн эсхийг асуув. Жагсаалтад байх ёстой байсан 7 хүнээс яагаад нэг гишүүн дутуу байгаар тэр савлав. Өдөртөгч тэр залуу тэдэнтэй холбоо тасарсан тул ямар ч албан ёсны бичиг баримтгүйгээр сүүчийн мөчөд орхон авчирсан гэдгээ хэлв. Руносук тэр хүнийг холбооноос албан ёсоор санал болгосон тул ямар ч асуудал гарахгүй гэдгийг батлан хэлжээ. Гэвч манай залуу сэжижсэн операторыг яг одоо авчрахыг шаардав. Тушаалыг дахан өдөртөгч зогсож буй операторыг яарчтай дуудахыг хүсв. Энэ бүхэн болж хооронд Жан өөрийнх нь сүүдэр ярьцгаыг хүсжээ. Тэрээр түшилтийн загвар эсийн талаарх мэдээллийн мөрийг олсон бололтой бөгөөд энэ нь түүнийг гайхшруулжээ. Учир нь сүүдэр нь тэр мэдээллийг санах хоёр харилцаа холбоогоор амархан тайлбарч чадах бай. Учир холбоог нь бодож үзээд жай эдгээр файлууд нь түүний хувийн таньдаг хүнтэй холбоотой гэж сэжиглжээ. Түүний сүүдэр үүнийг батлав. Ямар тач бэлэн байж байсан оператор оффист гарч ирээд энэрөө яагаад ийм замбраагүй байгааг гайхжээ. Оператор мөн Руносук яагаад өвдөвсөгдөн ямар нэгэн сургаал сонсож байгааг гайхжээ. Энэхүү хоёрны доор байгаа хүн бол жай нүр тулах ёстой. Түүний сайн мэддэг нэг юм. Юуж болсон энэ хүнийг ална гэж тэр хатуу шийджээ. Гэвч тэр эмэгтэй дуусгаа тайлах мөчөд
түүний царай хоёр. Түүний өмнө зогсож буй хөрхөн охин бол хай бүжиг юм. Өөрөөр хэлбэл түүний өнгөрсөн үеийн царайн ганц жинхэнэ намраг нь байжээ. Түүний хоёр дахь эргэн ирэлтийн үеэрч төр хүмүүсийн эсрэгдэн аж хэдийн бүтэн 3 жил өргөжсөн даа. Энэ Сүгийн бүс нутгийн ижил байршилд ажиллаж байхдаа хэд хэдэн цэргүүд майхан босгож байхад жай хүлээж байлаа. Түүний 32 орчим настай байхад гинт нэг охин түн дээр ирж хацар зуун хатхан түүнийг хайж зашмихэнд нь автлаа гэж шалжээ. Охины өмссөн хорцыг гахан харахад тэрээр үнийг сайхан харуулахыг хичээжээ. Залуу царайгаа буруулахад бүжиг түүнийг хичээж улаасныг нь анзаараад түүний хажуугийн толгойд руу хамт явахыг урьжээ. Тэдний гэрчлэхийг харсан бүсэд цэргүүд асаас харахад тэд яг л болдож байгаа юм шиг харагдсан тул тэдний дарга энэ охин дурсан болов гэж гайхажээ. Үүндээ зэрэгцээ тэд би энэ зас охин бас хөөрхөн авчаа унтсан бүрж түнд яаж батж чадсныг гайхаж байлаа. Энэ нь түүнийг өөрийнхөө дурсан залуугийн араас явахын тулд ийшээ орсон болов гэсэн бодлыг төрүүлжээ. Гэвч тэрээр өнчийн хүүхдүүдийг асран хамгаалдаг байсан тодорхой болоход энэ тамиг өгөөс хэрэгдэжээ. Дайны ихэнд гамшиг нөөжлөж асрамжийн газрыг устгаснаар хүүхдүүд амар өгчжээ. Энэ нь оператор английн сүрхэн болж сэрсэн сет бүлийн хов дэрэгтийн цэг болж эцэст нь өөрийн байр суурийн үндсэн бүрж түнэс алжээ. Хамгийн гайхалтай нь тэр яаж ямагт инээмсэж чаддаг байсан явж юм. Гэхдээ дайны үйл явдлын дараа хүмүүст өнгөрсөнтэйгээ эвлэрхийг хичээж ямар нэгэн эмгэлдээ өнгөрсөнтэй байсан юм. Үйл явдал улам эрчимжиж эцэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсэж бэлгэсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг таньны даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувглоо маань заавал бүртгүүлээрэй.